Аргагүй сумын очил одоо өөрөө шүү. Элдв эрдэнэт хэмээх модмоо жилийн сар шинэ барилдаанд Максис брендийн 3.8 шалгарсан Ахмад Бөхтөө өгдөг шагналын эзэн Тархан авраг цур авраг маань ирсэн байна. Тэгээд танд баяр хүргэе. За баярлалаа. Тэгээ Ахмад Бөхөө шагаад одоо 2 дахь авчлаа. Тийм анх 22 онд энэ контент эхлээд тэгээд та анхны жил нь авч ирсэн. Одоо 25 онд авч байна. Тийм бас яг манай Bridge Group-ийн шүгийн 8-д үлдсэн хамгийн одоо Ахмад одоо тэ настай гэж одоос Ахмад гэж яриад байгаа болохоос шүгийн 8-д үлдсэн 8 бүх дундаа л насаараа ирэмблээд тэр үндэ өгч байгаа байхгүй? Тий. Тэгээд одоо 2 дахь удаа авч जैन. Тэгээд одоо дандаа нэг тийм шагнал 2 авдаг нэг тийм юу давтамжтай шүү. Энэ контентыг эхлүүлснээс хойш бас магадлал үүсгэсэн өндөр цолтой бүх авах магадaltaй. Тэгэхээр нэг олон жил тууштай хөдөлмөрлөж байгаа хүний хөдөлмөр гэж байна. Тэгээд насны үед бас нөгөө 8 дундаа настай гэж ярихаар бас тэр шүүлтүүрүүдээс яах чаргагүй удаан олон жил барилж байгаа аврах цолтой хүмүүс л хвшлэн таарад байдаг. Максисыг дугууны хувьд таны сэтгэл нь ямар вэ? Тий, би ч 22 он болов. Тий, 22 он. Тий, 22 оны цагаан сараар авч ирсэн. Ийштэйс хоолойгоо өдөө яваад бас хол замд бол хамгийн төшөглөөр болж авч болоод байгаа шүү дээ. Бас юмны бэлэгдэл гэж та чинь 100 жилтэй нутгийн тий. Тий, энэ заахан нутгийн 100 жил болж байна. Увс аймгийн 100 жил болж байна. Бас манай аймгийн бас 100 жил явах одоо иргэд одоо нутгийн хардууд бас эндээс ирж байна. Зөөнийхөө 100 жилийн дугуйгаас аваарай гэж уриалж байна. За баярлалаа. За. Одоо 100 жил гээд хүмүүс чинь гарахтаа дугуйгаа бэлдээл явна шүү дээ. Тий. Хөгөл дугуй муугаа машин дэргээ нэг үзүүлж аваад явдаг өстэй. Тэгэхээр увсын 100 жил явах хүмүүсээс танаас ирж дугуйг авах хэрэгтэй. Тийм. Тэгээд ер нь манай одоо юу гэх хол аймагуд маань дугуйны чанарыг энгийн хэрэглэгчдээс илүү нөгөө дугуйны үн цэнийг мэддэг. Тухайн ч одоо л зам сайхан болсон байсан бол дээр үедээ бол зам бол чанга байсан шүү дээ. Тийм. Сайн байсан шүү. Амжилт хүсье танаа болно. Танд ч гэсэн. Баярлалаа. Аргагүй сумын очил одоо өөрөө шүү.